Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Би Монголын үндэсний музейн боловсролын хөтөлбөрийн ажилтан Баттүн байна. За бидний зүгээс манай музейг зорин ирж үздэг хүүхэд багчууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ихтэй сургуулийн оюутнууд, зорилттой бүлгийн үзэгчид гээд бүхэл насныханд зориулсан музейн боловсролын ажлыг зохион явуулдаг юм аа. Өнөөдөр бид Чингисийн чулууны бичгэн Уйгурчин Монгол бичгийн дурсгал болох сэдвт музейн ээлжид хичээлээ эхлэх гэж байна. За одоо тэгэхээр бүгдээрээ үзмэртэй анхаарлаа хандуулъя. За та бидний одоо харж байгаа 2 метрийн өндөртэй, 74 см-ийн өргөнтэй, 22 см-ийн зузаантай боржин чулуун дээр Уйгурчин Монгол бичгээр сийсэн энэ хөшөөг анх 1818 онд Оросын судлаач Спасский Хархираа хотын туураас олсон төвхтэй. 5 мөрөнд 21 үгийг Уйгурчин Монгол бичгээр бичсэн энэхүү дурсгал нь одоогоор олдоод байгаа Уйгурчин Монгол бичгийн эртний дурсгал зүй басаар ордог юм аа. За энэ хөшөөний бичвэрийн утга нь Чингис хаан Сартуул иргэнийг дайлан мордоод буцах замдаа Эрчис мөрний эрэг дээр ноёдын хуралдаа хурж тэр үед эсвэнгээ мэргэн 335 алд газар бай онж энэ гавьяаг нь мөнхжүүлж энэ хөшөөг босгосон түүхтэй. Энэ хөшөөг яагаад Чингисийн чулууны бичиг гэж нэрлсэн бэ гэхээр Чингис хааны нэрийг мөр тэтгэн бичсэн учраас Чингисийн чулууны бичиг гэж нэрлсэн байна. Одоогоор энэ хөшөө маань Оросын холбооны улсын Санкт Петербург хотын Эрмитажид хадгалагдаж байгаа. Манайд байгаа энэ албан ёсны хуулбар нь 1998 оноос эхлээд Монголын үндэсний музейд тавигдаж олонний хүртэл болсоор ирсэн. За одоо бүгдээрээ Монголын эзэнт гүрний танхимын ном сумны өмнө ирсэн байна. За энэ ном сум бол 13 дугаар зууны үеийн Монгол цэргийн гол зэвсэг тийм ээ ном сум байсан. За тэгэхээр монголчууд 13 дугаар зууны үед 6-7 төрлийн эрхмэл номыг ашигладаг байсан гэсэн мэдээлэл байдаг. Тэгэхээр хамгийн зөөлөн ном нь бол 30 кг-ийн таталттай, хамгийн хүнд ном нь болохоор 70-аас 80 кг-ийн таталттай ном байсан гэж түүхэнд тэмдэглэсэн байт юм байна. За тэгвэл бидний өмнө үзсэн Чингисийн чулууны бичиг бол Монгол цэргийн зэр зэвсгийн хүч чадлыг харуулсан баримт болно гэдгийг үгээр нотлох юм байна тийм ээ. За тэгвэл дараагийн дугаарт Чингисийн чулууны бичиг бол онч мэрэгний амжилтыг дүгнсэн гэсэн тийм ээ. За тэр нь юу вэ гэхээр одоо миний саяын хэлснээр Монгол ном 13 дугаар зууны үеийн Монгол ном сумын харавах холын зай бол дунджаар 200-аас 300 м байсан гэж үздэг юм байна. За тэгэхээр Чингисийн чулууны бичигт эсвэнгээ мэргэн 335 алд газар онсон гэж бичсэн байна. Тэгвэл нэг алт ямар хэмжээ вэ? За та нар мэднэ тийм ээ. За алт гэдэг бол уртын хэмжээс тийм ээ эртний. За тэгвэл тэр алдын хэмжээг яаж тогтоож байсан бэ гэхээр тухайн үеийн дундаж өндөртэй эрхтэй хүний нэг алдын хэмжээсийг 160 см гэж тогтоовол тийм ээ 335 алд газар гэдэг бол 500 гар үе тийм ээ 530-40 орчим метр гэсэн ийм тоо гарт юм байна. Тэгэхээр тэр хэмжээний зайд харавж байсан гэдэг бол одоо хосгүй мэргэн тийм ээ харавсан гэдгийг нотлоод тэгээд тэр дурсгал зориулаад тэр хөшөөг босгосон гэж. За тэгвэл та нар ч гэсэн бодоод үзвэл бид нар гадаа гараад музейн урд талбайгаас 500 м газар гэж бодвол одоо хаа хүрэх вэ тийм ээ? Бодоод үзээрэй. Тэгэхээр эсвэнгээ мэрэгний харавсан тэр амжилт бол одоо тухайн үеийн хамгийн өндөр дээд амжилт буюу тэр үеийн Монгол цэргийн зэвсгийн хүч чадлыг харуулж байгаа баталгаа юм аа. За өнөөдөр бүгдээрээ Чингисийн чулууны бичиг гэдэг гэрэлт хөшөөтэй танилцлаа. Та нар өмнө нь энэ хөшөөний тухай бас мэддэг болсон байгаа. Яагаад гэвэл та нарын түүхийн хичээл дээр тийм ээ түүхийн хичээлээр үзсэн байгаа, сурах хүчиг дээр байгаа, багшийн ярьсныг бас сонсч ирсэн тийм ээ. Тэгвэл өнөөдөр музей дээр ирээд бодитоор нь хөшөөгөө хараад бичвэрээ уншаад танилцчлаа. За тэгэхээр одоо өмнөх мэдлэг дээрээ тулгуурлаад өнөөдрийн олж авсан
бичвэрийн тухай ойлголттойгоо харьцуулаад бүгдээрээ энэ бичвэрээ бичицгээе. Хуучин монгол бичгээрээ тийм ээ. За тэгэхээр та нарын өмнө ширээн дээр ажлын хуудас тавьсан байгаа. За ажлын хуудас бол 3 хэсгээс бүрдэж байгаа. За нэгдүгээр хэсэгт нь болохоор Чингисийн чулууны бичвэрийн агуулга бүхий үгээр үгийн сүлжээ бөглөх ийм ажил байгаа. За үгийн сүлжээг бөглөхийн тулд эхлээд асуултуудаа сайн уншаарай. За хоёрдугаар ажил нь Чингисийн чулууны бичгийн бичвэрийг хуучин монгол бичгээр тийм ээ биер бих ашиглаад дагуулan бичих дасгал байгаа. За гуравдугаар ажил нь чулуун дээр Чингис хааны нэрийг мөр тэтгэн бичсэн байгаа. Энэ Чингис хаан гэдэг үгийг бүгдээрээ дарамлаар биер ашиглаад дагуулan бичих ийм ажил байгаа. Харин анхааруулж хэлэхэд биерээр анх удаа бичиж байгаа хүн байгаа бол биерээр бичихдээ юуг анхаарах вэ гэдэг зааврыг ажлын хуудсанд тавсаргасан байгаа. Заавраа үзэж танилцаад бичицгээгээрэй. За бүгдээрээ бичээд дууссан уу? За дууссан бол бүгдээрээ өөрийнхөө бичснийг дээш нь өргөөд харуулаарай. За зүйтэй. Гоё сайхан бичсэн байна. Дажгүй. За өнөөдрийн хичээлээр бид нар үндснийхээ бичгээр биер ашиглан тийм ээ хичээнгүй бичиж сурлаа. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон оюутнууд та нартаа баярлалаа.